За сайн байцгаана уу? Хүний хайртай өрсөд, миний хайртай үзэгчнэр минь ээ. Тэгээд энэ бичлэгээр уулзж байгаа өглөө өдөр орой минь төргий. Тэгээд бичлэг дуустал нь үзээрэй. Тэгээд ямар бичлэг хийх гэж байна гэвэл Эрдэнэтийн наадмын талбай дээр үрж ирсэн. Тэгээд та нартай би тэгээд өөрөө бас нэг өндөр өсөрдгөө ч гэсэн эрхэн өсрэлтээ сайжруулсан талаар хийх болно. Тэгээд нэг 5-6 хаан дасгал та нартай зааж өгье. Тэгээд эхний дасгал бол та бүхэн харж байгаачлан энд шат байна. Тийм гэрээхэн гадаа ч юм уу эсвэл бол байрныхаа орцон дотор би ер нь орцон дотор л хийдэг байсан юм дөө. Тэгээд байрныхаа орцондоо юм уу эсвэл иймэрхүү газар хурж ирээд их боломжтой дасгал. Тэгээд энэ айгуу тийм урт шат болохоор зүгээр 2-2-оор л хараач. Тэгээд энийг хэрвээ та бүхэн орцондоо үсрэх юм бол 5 давхарлуу 5 удаа л 2-3-аар нь хараагаад гарчаа зүгээр. Тэгээд эхний дасгал бол иймэрхүү дасгал харж байгаагаар. Йоо за кат гэж. За дахиад нэг удаа гарцгаая. За энийг байрныхаа орцон дотор 2-3 шатаар хараа чигээрээ. За хоёр дараагийн дасгал бол дараагийн дасгалаа хийхээс өмнө та нартай нэг зүйл хэлье. Тэгээд нэг өндөр өсрөхөд яг чухам нөлөөлдөг сайн хөгжүүлж өндөр өсрөх тийм булчингууд байдаг. Тэгээд хэвлийн булчин, тэгээд өгзөгний булчин, тэгээд гуйны артал, тэгээд шилб, тэгээд хүн өсрөхтэй яг нөөний хөлнийхөө эрхийн уран дээр өсөрдөг байхгүй. Тэгээд тэр эрхийн урууныхаа булчийг сайжруулах дасгалыг та бүхэнд үзүүлэн. Гэхдээ одоо 2 дахь дасгалаа та бүхэн харж байгаарай. Энийг 15-аар 3 удаагийн давтамжтай. Яг ингээд доошогоо ингэж суучаад үсрэхтэй хойшоо гараас хавш та. За тэгээд хийсэн үү? За одоо 3 дахь дасгал баха. Тийм. Нэр нь бол ялаа алах. Тийм дасгал байгаа. За тэгээд та бүхэн гэртээ чиж болно, хаан чиж болно, бэлтгэл дээрээ чиж болно харж байгаагаар. Ингээд доошоо сууж агаад дээшээ өсөрч ялаад энэ халгаа ташиж байгаагаа ялаа алж байгаа гэж бодоод өсрөөрэй. Энийг бас 15-аар 3 удаагийн давтамжтай хийх нь зүйтэй. Тэгээд дараагийн дасгалаа шууд хийчихэд өө. Хоёр хөл дээрээс үсрээд ингэж агаар дээр ингэж гар хөлөө нийлүүлэхгүй гэхдээ ер нь жоохон ойролцоол. За энийг бас 15-аар 3 удаагийн давтамжтай хийгээрэй. За тэгээд хийшилцгээе. Түрүүний хамгийн ихний хийсэн дасгал хийсэн газар дээр ирж байна. Тэгээд гэртээ болон гадаа ч юм уу яг нэг иймэрхүү өндөртэй зүйл дээр ийм дасгал хийх юм бол бас айгүй үр дүнтэй хурдан тийм булчин сайжрын өндөр өсөлтөг болно. Энийг хийшүү та нар. Тэгээд
эдгээр дасгалууд байж нэг дасгал үлдсэн юм байна. Ласт дасгал шүү. Нэг хөлний эрхийн өрөө сайжруулна гэд ярьсан штэ. Яг тэрний чин дагуу одоо юм хоёр үлмийн дээрээ гар зогсох. Тэгээ гол нь яг эрхийн уруунд дээр ингэж гар зогсох хэрэгтэй. Тэгээд энэ нас шилб сайжруулна. Шилбний булчин томруулна. Дээдээс хөлний чи эрхийн урууны булчинг бас сайжруулна. Тэгээ суугаагаараа ч хийж болно дөө. Сууж агаад ингэж хийж олно. Эсвэл босоогоороо ингэж хийж болно. За тэгээд энэ хүрээд бичлэг өндөрлөж байна. Тэгээ та бүхэн энэ даслыг хийж үзээрэй. Тэгээ бас энэ даслыг аягүй тийм удаан хугацаанд хийж үр дүн гардаг. Нэг 7 хоног, 14 хоног хичээл хайж болохгүй. Заавал 1 сар, 2 сарын турш эрчимтэй тасралтгүй залхуурахгүйгээр тэгээд өдөр болон хийх юм бол ийм үр дүнгээ үзүүлнэ. Тэгээд би нэг өндөр өсөртөө ч гэсэн үтсээ яг өөрөө эднэрийг хийж айгүй байдгаасаа тийм юуцсан сайн өсөрдөг байсан. Тэгээд бичлэгээ үзсэнд баярлалаа. Тэгээд лайка дараад subscribe хийгээрэй. Баяртай.